заглах нөгөөлөдрүүдийг намайг бодод дөнгөөсөө цааныг гоныг гүйсэн үе намуухан айцастах юм өдөр зүнарнаас месирэ bara als bottologan наачингудан жаралхан надаас бусан маргаашо тэмүүлж бүдрэлгүй алхан маргааш гэдэг харанхуй гэрэл асаж магадгүй уртаас тонлын үзүрчи ороосо гэрэлтэй. За бүгдээрээ сайн уу? Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 4 сарын 3-ны өдөр болж байна. 4 сар гарцсан. Тэгээд ерөнхийдөө 100 орчиж байна. За сая ах цаалтаа тэгээд тасалчлаа би. Тэгээд 4 сар юу ч гэсэн ингээ гарцсан байна. Тэгээд хичээл ном ч юу дуусаад өгч байна. 100 ч бас ер нь ойртож байна. Тэр хүсэн хэлээдэг 100 биш. Тэгээд одоо өнөөдөр юу ийх гээд гадуур явж байгаа бэ гэхээр би өнөөдөр хувцас цуглуулах гээд тэгээд гэрээс гарцсан. Шопинг хийх гээд гэрээс гарцсан явж байна. Тэгэхгүй бол миний араа би ерөнхийдөө шопинг амар удаж байгаа. Тэгээд миний өртөө ус дууссан. Миний уурагнууд дууссан. Тэгээд бас ингээд шопинг хийхтэйгээд айгу хэрэгтэй юм амар их байна. Тэгвч гэсэн бас юу ээлж дараа тавна л да мэдээж шууд бүгдийн нэг дор ингээд авчихгүй. Тэгвч гэсэн өнөөдөр юу ч гэсэн газар яваад юм утаснууд юм ямар байна дэлгүүрүүд юм бараа мараага татчуу гэд гарах гээд тэгээ явж гин тэгээ таалагдсан юм байвал шууд аавна. За тэгээд сүүлд би бичлэг хийсэн гэх юм бол Цэргийн Баяраар би нэг бичлэг хийж ерөнхийдөө влог шиг бичлэг хийж тавьсан. Тэгээ тэрнээс хойшоо ерөөсөө камераач бараг нээсэнгүү. Тэгээд ер нь 4 сар ингээд болчлоо. Тэгээ яг тухайн хугацаанд юу хийсэн бэ гэхээр манай гэр бүлийн хүний төрсөн өдөр болсон. Тэгээд манай найзын төрсөн өдөр болсон. Тэгээ юу ч гэсэн ерөнхийдөө ихэнхдээ ер нь гэртээ байсан би. Аюу гэр амтай болсон. Сайн хэдэн 7 хоног. Яагаад тэгэхээр юу ч гэсэн би дүүнэрээ бол зөөсөн. Дүүнэрээ хөрөөж өгсөн. Өглөө дүүнэрээ хөрөөж өгвөл өдөр нь аваад тэгэл хөрөөж өгчөөд өглөө нь хөрөөж өгчөөд би шууд хичээлдээ яваал. Тэгэл дүүнэрээ авч ирчээд нэг хоол хийсэн болол тэгэл оройн бэлтгэлдээ орж исэн. Тэгээ өнөхөд бол айгу өдөр хангад бол амар завгүй өнгөрч исэн. Тэгээд кинонууд нэр үзсэн. Тэр нөгөө нэг Танжиро юу лээ? Нөгөө нэг чөтгөрийн ангууч идэв штэ. За би тэрийг үзсэн зэ хоёр найзтайгаа. Тэгчээ тэр өдөр нь би нэг өдөрт би 2 кино үзэж үзсэн. Тэгээд тэрийг үзчихээ тэр өдөр нь дахиад шууд 100-аа үзсэн. За 100-аа 3-ыг. Тэгээд 100 бол аим гоё болсон. Тэгээд өмнө нь юу үзлээ? Тийм Dune 2 үзсэн шүү дээ. Dune бол үнэхээр амар. Паул үнэхээр амар. Dune бол үнэхээр гоё кино болсон байсан. Бүр яг шинэ ертөнц ингээл үнэхээр ингээл киноны тинкүнээр өмнө үзчихаагүй. Үнэхээр л сайн байсан байлээ. Тэгээ би Dune 2-ыг яг өдөр нь би юуны вишнэр Dune 1-ийг үзчихэд оройн би шууд тиктийн захиалаад тэг найзтайгаа хамт үзсэн. Шууд тэгээд юу гэх юм сэрэлтээд гэж. Тэгээд шууд Dune 2-ыг үзсэн. Тэгэл ерөнхийдөө бол 3 сар дууссан юм байна. Тэгэл 4 сар гарч ирэл одоо ингээл явж байна. Тэгээд явцсан шалгалтууд нэрээ болсон. Тэгээд mid term шалгалтуудаас өгч дуусгасан юм байна. Тэгтээ яг ингээд зохицуулаагүй бас хэдэн хичээлүүд бас надад байгаа үлдсэн байгаа. Яг тэр би нүг одоо ингээд нэг семестр хичээл бараг 20 хэдэн кредит ер нь үздэг байхгүй юу? Яг тэр нүг шахаж үзээд байгаа би. Цэрэгт яваад нүг жил алдсан учраас гайдуулах эрт төгсгөө гэх юм уу. Тэгээд ер нь шахаж үзээд. Тэгэл
одоо яг зохицуулаагүй нэг хэдий ч ирээд байна. Яг жигдрүүлээгүй. Яг хоо жигдрүүлчих байлгүй дээ. Гайг байлгүй гэж бодож байна. За юу ч ихний газар максималд ороод ирлээ. Тэгээд хоёр дахь классны ихлээд бүх эрхтэй гуцсан дангуур наад үзнэ. Тэгээд явж байна. За юу ч ерхэд бол максималыг дуусгачлаа. Тэгээд хувцсны гэл нэг цамц, нэг подолк авлаа. Тэгээ нэг спорт дэлгүүрээс би нэг амар удаан хайжсан бохгүй нэг юм лифтинг straps гэж яддаг шүү дээ. Нэг deadlift нэг татахтаа нэг ингээд ороодог гарантаа ингэж үлдэг. Тэрийг бисээ олоод тэр спорт дэлгүүрээс нь тэрийг авсан. Тэр 80 үнэтэй за 150 мянга. Тэгээд бас нэг суулт хийхээр одоо би нэг 160 180-аас дээш суулт хийхээр одоо нэг өвдөж явах өвдөжсэн. Тэгээд сая өвдөг ороод тийм оролт тасвсан. Ороогч гэж. Одоо максимум дээр гараад ирсэн. Хоол итгэж байж. Сая зөвч нэр харлаа. Махан амар зинхаа гэж нэг юм шинэ махны өнөр гэдэг шүү дээ. Шинэ махаар хийсэн юм шүлхэн өнөр. Яг тийм юм шүү дээ. За дараагийн газар руу явж байна. Энэ нь болохоор саяхан нэгдсэн дэлгүүр байсан юм аа. Инстаграм дээр л би харсан. Айгуу дагуу бичсэнтэй хахаар орж үзье гэж бодоод тийм фантаминд ирсэн одоо энэ байрны дундуур авчин төрдгийн байрнууд. Жолооны шалгалт өгчээсэн газар маань. За ер нь бол ингээд өдрийн цаг дуусчихээн. Нар жаргачээн. Би явсаар л тэр нэг дэлгүүрээр яг явж байхдаа яг ингээд харуулад явъя гэж бодсон чинь зарим худалдагч нараас эвгүй хараад тэгэдс очроос чадсангүй. Юу ч гэсэн Писмал орлоо, Улаанбаатар орлоо. Тэгээ тэнд эхлүүний тэнд бас нэг дэлгүүр орсон. Одоо болохоор Нарангийн адидас орох гээд алхаж байна. Адидас орж нэг юм үзчихэд тэгээд байхгүй бол машин руугаа яваад ер нь харий дөө. Амар ятарч байна. Хөл мөл бүр үнэхээр чамарч байна. Хөшөрч явахыг гатар яваад байдаг үлдсэн. Гадаа амар гоё байна. Ингэж харагдаж байна. Улаанбаатар хот. Гоё дулаарч байна. За өнөөдөр юу ч гэсэн шопинг хийж дууслаа. Мөнгөө дуустал. Хой. Бодлоо юм ч гэсэн баланцаа ерөнхийдөө бол нийлээ ер нь явуултал шопинг хийлээ. Төмөртөө саавгүй. Уураг өдрөө аваагүй үлдээчлээ. Тэгээ дан хувцас өдрөө авлаа. Тэгээд бас гоё кет авсан. Би нэг 2022 онд ч тийм New Balance нэг модонд орж хахад тэр үед би ер нь анх New Balance шотууд гэдэг кет хөө бүүзэх үү. Тэр ч арай нэг хөнгөн дөө тий. Тэгж яхад би ер нь тийм хөнгөн юм өмссөн. Тэгээ тэрнээс хойш өнөхөдөө бол би ер нь дандаа пүүз өмсдөг. Жон хүндтүү те Jordan Nike-ийн ер нь жоохон пүүз өмсдөг гэсэн. Тэгээд сайкет авсан. Яг өмссөн чи араа би ингэсэн хгүй. Яг ингээл гадуур ингээл зөндөө алхсан шүү дээ би. Тэгээ ингээл алхаал ингээл
хөл амар өвдсөн. Тэ ингээл яг ингээл өмссөн чинь бүр миний хөлийг бүр яг ингээл массажлаад байгаа юм шиг цаа. Кетийг өмссөн чинь тэгэл шууд дурлал авсан. Тэгэл өнгөж надад таалагдсан. Үнэнч боломжийн тэгээ шууд авсан. Тэгээд юу ч гэсэн өнөөдөр ингэж өнгөрлөө. Тэгээд өдөр нэг хоол идэхдээ би тэр хавиргатай шүлдэг гуляш идчихсэн болохоор ерөөсөө өсөхгүй байна. Угаасаа би яг нэг бүр өлөө бүр нэг амар дарчээгээд бүр айгүй их идчихсэн байхгүй. Тэгээд ерөөсөө өсөхгүй байна. Тэгвч гэсэн харьж байна. Төвжрэл гайгүй сансныг бодох юм бол гайгүй л байх шиг байна. Үчигсэн эндээс гарчвал төв зам руу орчих гайгүй баха гэж бодож байна. Уул нь айгүй гоё өмд аммаар байсан юм аа. Айгүй гоё өмд аммаар байсан. Тэгээд даан чих гоё өмдөнд юу байсан л та газруудаа. Тэрөөсө таараагүй. Бүсгээр ерөөсө ордгоо маа. Яг ингээд гоё ингээд бүх соёр ингээд яг нийлдэг тэр хэсэг байгаа гэж. Тэр хэсгээр угаасаа өмд ер нь том л яг байхгүй юу нордгүй. Би ч бараг 38 гэсэн юм чинь. Тэгээд өмд авч чадсангүй. Тэрэндээ жоохон юм байна. Гэхдээ яг би бас нэг юм товчтой нэг юм цанц авъя гэж бодсон юм аа. Товчлчдаг нэг цанцууд байдаг шнэ. Светернүүд тиймэрхүү цамц бол нас авъя гэж бодсон чинь бас огт таарлцсангүй. Яг Nike-д нэг байсан. Nike-д нэг байсан. Тэгээд тэр нь болохоор яг Nike гэсэн логотой. Тэгээд айгүй авангард өнгөтэй ногоо янз бүрийн өнгөтэй болохоор аим тод өнгө. Би яг ингээд одоо ингээд яг тод өнгөний өмнө ингээд хувц ер нь өмсөхээр айгүй эвгүй санагдаад байдаг болсон. Угасаал ингээд харыг өмсөөр гал одоо ингээд хараас өөр өнгөний хувц өмсгөр жаа хэцүү санагддаг болчихсон. За бүгдээрээ сайн уу. Тэгээд өнөөдөр 5 дахь өдөр. Тэгээд Colors-ын тоглолт үзэх гээд корпорат дээр ирсэн байна. Одоо юу ч гэсэн тоглож байгаа орох гэж байна. 8-аас эхэлнэ гэсэн. Одоо 9 болж байна. Тэгээд яг л эхэлж байгаа байх. Одоо ч. За юу ч гэсэн ороод ирсэн байна. Тэгээд болсоос айгүй олон хүн ирсэн байна. Technically,